сайхан талаас нь ахмадууд тав хүндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн онд сайхан талаас нь ахмадын хороонд 145 ахмадтай үйл ажиллагаа явуулж ирлээ. Сайхан талаас нь ахмадын хорооноос ахмадын хөдөлгөөнийг дэмжих, ахмадын чөлөө цагийг зөв боловсрол өнгөрүүлэх тал дээр нэлээд анхаарч өнгөрсөн оны 5 сард спорт урлагийн 4 багийн нэгдсэн өдрөлийг зохион байгуулж 4 багууд идэвхтэйс оролцож 2 дугаар байр баг 1-р байранд шалгарч цом өргөнжлөл мөнгөн шагналыг хүртсэн. Мөн 9 сард зохион байгуулагдсан баруун улсын спорт урлагийн наадамд манай 32 ахмад идэвхтэй оролцож бас амжилттай үйл ажиллагаанд оролцож ирлээ. Мөн ахмадын хорооноос одоо өнгөрсөн онд ахмадын хорооны материалын баазыг бэхжүүлэх, ахмадын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, чөлөө төлөвлөгөөнийг дэмжих тал дээр материалын баазын одоо нэлээд өргөтгөж нэлээд олон төрлийн ажлыг зохион байгуулсан байж байгаа. За одоо ирэх ондоо бол мөн улам жил болгон зохион байгуулж 5 сард ахмадын хорооноос хороо 2 дугаар агтай хамтран одоо 4 багийн спорт урлагийн наадмыг мөн зохион байгуулсан, мөн Улаанбаатар хасмын зохион байгуулах ахмадын спорт урлагийн наадамд оролцсноо. Тэгээд дээрээс нь болохоор өнөөдөр Ганбаатарын шүлэг Ганболдын аялгаа сайн бүхэн дэлгэрэх болтугай дууга өдгөдөө авч байна. Тэцэг отамар нутаг минь дэдэрнэ хүндэт сургаал түгсэ